тэгшэрхийн төв Монголын хуульчдын холбоо хэвлэлийн хүрээлэн хамтран хохирогч төвтэй хэвлэл мэдээлэл өмгөөлөл сэдв сургалтыг 2018 оны 1-р сарын 18-наас 19-ний өдрүүдэд эхийн төлөө зогсолбор төвд зохион байгуулж байна. Сургалтын нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтэд хуульчдын холбооны ерөнхийлөгч хунаг, хүйсийн тэгшэрхийн төвийн тэргүүн ган байсгах, хэвлэлийн хүрээлэнгийн багш Мөнх Чимбинаар оролцлоо. За бүгдээрэнд нь юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хурлыг зохион байгуулж байгаа Өмнөд Азийн эмэгтэйчүүдийн сан, хүйсийн тэгш эрх төв, хэвлэлийн хүрээлэн гэсэн ийм байгууллагуудад одоо талархаж байгаа илэрхийлье. Гэмтэргийн хохирогч болохоос гадна энэ хэвлэл мэдээлэл сэтгүүлчид хуульчдын одоо ёс зүйг уруу үйлдэлээс одоо болж одоо дахиж одоо хохирохын магадлал өндөр байдаг учраас өнөөдөр бид энэ асуудлыг авч хэлж байгаа нь бол их онцгой ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ энэ сургалтанд идэвхтэй оролцоод их зүйлийг сураад тэгээд хохирогч төвтэй өмгөөлөл сэтгүүл зүг хөгжүүлэхийн төлөө хүчин чармаалт гаргаж ажиллаараа. Тэгээд энэ бол баг анхны ийм сургалт болж байгаа бах. Тэгэхээр энийг улам цаашаа түгээн дэлгэрүүлээд яваарай. Тэгээд та бүхэн бүгдээрэнд нь амжилт хүсье. Хүний эрх хэрэгчлөө хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, гендер суурилсан хүчирхийлэлтэд тэмцэх, түүнчлэн охид эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн өрчмөн эрхийн чиглэлээр мэдээлэл өгөх зорилготой тус сургалтаар 40 эмэгтэй өмгөөлөгч сэтгүүлчийг мэргэшүүлэн бэлтгэж буй юм а. Сургалтад хамрагдж буй эдгээр өмгөөлөгч сэтгүүлчин гендер суурилсан хүчирхийллийн гэмтэргийг мэдээлэх, өмгөөлөх явцдаа анхаарах ёс зүйн зарчмуудын талаар мэдлэг чадвар эзэмших бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулах, мэдээлэл бэлтгэхдээ харилцан дуршлах солилцох, хамтран ажиллах боломж нээгдэж байна. Гендер суурилсан хүчирхийллийн ялангуяа охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд бол их хүчтэй нөлөө үзүүлдэг. Нэг талаас нь гэх юм бол одоо эсрэгээрээ сэтэл төрүүлэх эсвэл одоо хохирогчдод илүү хүнд нөхцөл байдал төрөх ч гэдэм үү тийм сөрөг нөлөө бас үзүүлж болохоор бол нөгөө талаас бас яг энэ чиглэлээр хохирогчдод үзүүлэх үйлчлэгийг сайжруулах тал дээр засгийн газраас шаардлага тавихаас эхлээд ер нь энэ төрлийн хүчирхийлэлтэд тэмцэх урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэх зэрэг тал дээр бас хувь нэмэр оруулах бололцоотой байдаг. Тэгэхээр энэ төрлийн сургалт нь нэлээд ач холбогдолтой гэсэн үг. Гэмт хэрэгтэд тэмцэхэд хүний эрхийг хамгаалахад тэгээд өнөөдөр бол хэвлэлийн хүрээлэнгээс хүйсийн тэгшэрхийн төвийн зохион байгуулж байгаа энэ сургалтанд хамтран оролцоод энэ сэтгүүлчдтэй бас ур чадвараа дээшлүүлээд мэргэшигт нь хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байна. Мэдээж хэрэг энэ бол маш эмзэг сэдв. Тийм болохоор яг энэ сэдвийг хөндөж бичих тал дээр бол сэтгүүлчд маань илүү мэргэшсэн, ёс зүйтэй байх шаардлагатай болдог. Тэгээд энэ тал дээр бас одоо тусгай юм сургалтанд сууж яж ур чадвараа дээшлүүлэх нь их ач холбогдолтой байдаг.